Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон нэрхэн гишүүдээ Монгол Улсын засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэний нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш хэрэгтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэмж авах хууль эрхцэн үндсийг бүрдүүлж ирлээ. Одоогийн байдлаар Оросын улбаны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, Бүгд найрамдах Польш улс, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Чех улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуул шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Австри улс, Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр шинээр байгуулах, Оросын холбооны улстай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинжлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Казахстан улстай 2018 оноос Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд хэлэлцээрт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо гар үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 3-т зааснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хууль батлагдаж хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон Бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцоолж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд Бүгд найрамдах Казахстан улсаас хоримтлын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах юм а. Хуулийн төсөл нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн их үүсвэр шаардагдахгүй юм а. Хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа. За баярлалаа.